Засгийн газрын хуралдаанаар татварын багц хуулийн шинжилгээг улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Татварын багц хуулийн шинжилгээр иргэн өрхийн орлогыг хамгаалах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцчлалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн өргөх бүрд хүртэнэ. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100%, үүнээс 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50%, үүнээс давсан хэсэгт 20% тус нэмэгдсэн өртгийн албан татварыг хөнгөлж буцаан олгоно. Хөдөлмөр эрхлэж байгаа иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлж буцаан олгоно. Бүх нийтээр тэгш шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалт хамрагдуулах, хялбаршуулсан гормоор тайлгнах босго дүнг 400 сая төгрөг болгож үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй хүртээмжтэй ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт үзүүлнэ. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлгнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болцсохгүй татварын эрсдлээс өрчлөн сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хөргүүлдэг болно. Бүх нийтээр шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт чөлөөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа 1% татвар төлөх зохицуултыг тусгана. Аж ахуй нэгжийн татварын хэмжээг бууруулна. Аж ахуй нэгжийн 25% татвар төлөх босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигын татварыг 15% болгон бууруулна. Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн дэмжих хүрээнд 1% татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж 3 жил хөнгөлнө. Жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын хялбаршуулсан горимд хамрагдаж татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно. Аж ахуй нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаас сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах боломжийг нээнэ. Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж хасуулах эрхийг нээнэ. Аж ахуй нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг 3 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуй нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ. Үндсэн хөрөнгийн худалдан авалт төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж хийх боломжийг бүрдүүлнэ. Аж ахуй нэгжийн гадаадад гаргасан үйлчилгээний зардлыг хасагдах зардал тооцохыг зөвшөөрнө. Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж дэмжиж ажиллана. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвараа гайлын байгууллагын бүтцийн шинжилэл хийж татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажилуулна. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гайл татварын алба татвар төлөгчдийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлох, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг хойшлуулна. Сүүлийн 2 татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлгнасан төлбөл зөгт татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэнд үндэслэн 3 сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно. Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэнд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирж хуваарийн дагуу төлж болно. Гайлын болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж хяналт шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж татварын өртөө татвар төлөгчийн банкны дахь дансыг бүхэлд нь хаах бус 80% битүүмжилж үндсэн үйл ажиллагаагаа хэвэн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.
Татварын шинжилгээ хүрээндээ засгийн газар улсын хурлын ажлын хэсэг хамтран ажиллаж 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн аж ахуй нэгж 180 мянга орчим санал ирүүлсэний 52% нь татвар буруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байсан байна.